маргааш үргэлжлүүлэн явж болор эдлийн дэлгүүр дэрлээ. Хаалган төлгсөн самбар дээр дэлгүүрт хэд хэдэн хэлээр ярилцаж болохыг илтгэсэн байгаажээ. Хөө лангооны цаана нэгэн хүн байгааг харлаа. Хэрвээ таны хүсвэл тэр цогон дээр байгаа шилэн аягнуудыг цэвэрлээд өгье гэж хүү хэллээ. Оронд нь та надад жаагаа идэх юм өгөхгүй юу? Худалдаачин тухарахгүй байсаар л байлаа. Хүү хүрмээ гаргаж ирээд шилэн аягнуудыг цэвэрлэж эхлэв. Хагас цагийн дараа хүү цогны дэргэд байсан бүх аягнуудыг цэвэрлэж дуусаад худалдаачнаас жаагаа идэх зүйл асуулаа. За хооллохоор гарцгаая хэмээн худалдаачин хэллээ. Тэд хоолоо идэж дуусны дараагаар худалдаачин өөрөө хандан чамайг миний дэлгүүрт ажиллаач гэж гуй. Чамайг ажиллаж байх зур 2 үйлчлүүлэгч ирсэн. Энэ бол сайнны совин. Би танд өнөөдрийг дуустал ажиллая гэж хүү хариуллаа. Би бүхэл шөнөжөнгөө өөр зайтал танай дэлгүүрийн болор идэл бүрийг нэг бүрчлэн цэвэрлэж өгье. Хариуд надад Египт руу маргааш хүрэхэд шаардлагатай мөнгө хэрэгтэй байна. Худалдаачин инээлээ. Чи миний дэлгүүрийн болруудыг бүтэн жилийн турш цэвэрлсэн ч Египт хүрэхэд мөнгө зээлэх шаардлагатай болно. Эндээс тэнд хүртэл хэдэн мянган километр элсэнцэл байгаа шүү дээ. Хүүтэндээ суусан чигээрээ тийм ил ханширтан энэ бүхнийг өөр төгсөн үчим ярил санагдаж байлаа. Худалдаачин санаа зовсон байдлаар хөөрөө харан би чамд нутагтаа буцаж очиход шаардлагатай мөнгө өгч олно хүү минь гэж хэллээ. Хүү дуурсангүй. Тэр босч говцаад хүүдийг авлаа. Би танад ажиллая гэж хүү хэллээ. Тэгээд хэсэг чимээгүй болно хүү. Надад хэсэг хонолдож авах мөнгө хэрэгтэй байна гэж нэмж хэллээ. Хүү болор эдлийн худалдаачныг бараг сарын турш ажиллаад энэ нь дунд тийм ч тохиромжтой ажил бишийг мэдэрч байлаа. Худалдаачин лангооны гараас хөг шилэн эдлүүдтэй болгоомжтой харьцагийг юу ч хаагалж үл болохыг сануулan өдөржингөө л өгөлдөг байв. Гэхдээ худалдаачин хөгшин үлээч гэсэн хөөцөө ханддаг. Зарагдсан бараа бүрээс хүү боломжийн хуурдаж хэсэг мөнгө хадгалаад амжсан тул худалдаачинтай хамт ажилласаар л байлаа. Түүний бараа өмнө нь байгаагүйгээр зарагдаж байлаа. Хэдэн сар өнгөрөхөд тэр сүргээ 2 дахин өсгөө зогсохгүй араби хэлээр ярьж чаддаг болжээ. Тэр өөрөөрөө бахархаж байв. Тэр толгодын орой дээр байсан нэгэн ир өгсөний дараагаар цангаагаа тайлжгаа аятайхан газар байхгүй байгаа талаар гоморгож байгааг анзаарлаа. Худалдаачинтай ярилцав. Толгодын орой дээр гарч ирсэн хүмүүс цай зарцгаая. Энэ хавар цай зардаг газрууд зөндөл байгаа шүү дээ гэж худалдаачин хэлв. Гэтэ бид цайг болор аяган зарж болно шүү дээ. Хүмүүс цайг уугангаа болорыг авахыг хүсэх болон худалдаачин хүүд болор аяган цай заргаж зөвшөөрлийг өгөв. Эцэст нь худалдаачин 2 ажилд нэмж хөслөө. Түүний дэлгүүр нь шинэ зүйлсийг ирэн хай хүмүүсийн дуртай газар болжээ. Хөө энд ажилд орсноос хойш 11 сар 9 өдөр өнгөрчээ. Хөө явахдаа бэлдэв. Тэрээр худалдаачинтай салгах ёс хийх үеэр анхудаа худалдаачны үс нь нөгөө настай хааны үстэй маш адилхан байгааг анзаарав. Хүүгийн нэгэн ад жаргалаар дүүрлээ. Би хувийн бахархлаа биелүүлэхийг хүсч буй хүн бүрийн дэргэд байдаг гэж хаан
бодохын ч болж чадна. Мөн болрын худалдаачин ч болж чадна гэж бодоод ахин өөрийнхөө баялагын замд гарахаар шийдэв. Тэр хэсэг хүмүүстэй хамт пирамид руу очих Чингийн 100-анд нэгдэв. Түүний хажууганд нэгэн англиэр явах бөгөөд тэрээр нөхөрсөг бус санагдсан бөгөөд хүүг орж ирэгүүд дургуйдсан янзтай байсан мөлий. Хүү урийн болон түмийн хоёроо халааснаас гаргаж ирээд тоглож эхлэв. Урийн ба түмийн гэж нөгөө хачин иргашгаллаа. Эднийг зарахгүй гэж хүү хэлв. Харин ир хариу хэлсэнгүй. Харин өөрийнхөө халааснаас хүүгийнхтэй адил хоёр чулуу гаргаж ирэв. Магадгүй энэ зүүн совин ч юм билүү гэж англиэр тухайн өндөрсгөн хэлв. Зүүн сангийн талаар хин чамд хэлсэн юм бэ? Хүүгийн сонирхол хугацаан өнгөрөх бүрт нэмэгдэж байлаа. Амьдрал дээр бүх л зүйл зүүн совин хүн бүрийн ойлгодог нэгэн хэл байсан бөгөөд гэвч аль хэдийн мартагдсан юм. Би тэрхүү нэгэн хэлийг мэддэг хүнийг хайж олох ёстой. Тэр бол алхимч гэж хэлв. Тэгээд хүүгээс мөн алхимчийн ирэлж байгаа эсхийг асуулаа. Хүү би алхим гэж юу байдгийг мэдэхгүй гэж хэлснэ. Би баялагын ирэлж явж байна гэж хэлээд тэр дороо хэлсэндээ харамсав. Гэвч англиэр юр тоосон шинжгүй мэт байлаа. Нэг талаас нь авч үзвэл би ч мөн ялгаагүй хэмээн тэр хэлв. Чингийн 100 зүгийг чиглэн явж байв. Хүү англиэртэй маш бага ярилцаж байлаа. Англиэр ихэнх хугацааг ном уншсаар өнгөрөөдөг байв. Хүү харин Чингийн 100-аг ажиглан сонсож явж байв. Тэр ойролцоо явдаг тэмээ хөтлөгчтэй нийлэн татна болов. Нэгэн шөнө хүү болон англиэр галын дэргэд сууж байтал хөтөж ирээд омгуудын хооронд дулаан болж буй мэдээ байна гэж хэлв. Хүү англиэрт тэмээ хөтөж явсны дараа чи Чингийн 100-анд илүү анхаарал тавьбал зүгээр дээ гэж хэлв. Англиэр хариуцна. Харин чи дэлхийн ертөнцийн талаар илүү ихийг уншсан дээр дээ гэж өөрийнхөө номнуудыг хөөдөг. Тэдгээр нэг хачин номнууд байлаа. Номонд мөнгөн ус, таавс, луу, хаатуудын тухай гарах бөгөөд хүү алийг нь ойлгохгүй байв. Ном бүхэнд бүх ил зүйл зөвхөн нэг ил зүйлийн хувирал юм гэсэн байв. Хувирал юм гэсэн байв. Хүүгийн хамгийн их сонирхсан ном нь нэртэй алхимчдын адал явдлын тухай өгүүлж байв. Тэд бол бүхэл амьдралаа өөрсдийн байгууламжинд төмөрлөг зөвшөөрлөгд зориулсан хүмүүс байлаа. Тэд хэрвээ төмөрлөгийг олон жил хайлуулах юм бол тэр нь агуулж буй бусад зүйлсээс ангижрах бөгөөд түүнд үлдэх зүйл нь дэлхийн сүнс байх болно гэж итгэдэг байлаа. Тэрхүү дэлхийн сүнс нь тэдэнд хороод ирэх бүхэл зүйлсийг ойлгоход хэрэглэгдэнэ гэсэн байв. Тэд энэхүү ололтоо мастер бүтээл гэж нэрлэх бөгөөд шингэн болон хатуу хэсгээс тогтно. Мастер бүтээлийн шингэн хэсгийг мөхийн ус хэмээн нэрлэх ба энэ нь бүхэл өвчнийг анхаадаг. Мөн алхимчдыг хөшрөхөөс хамгаалдаг. Харин хатуу хэсэг нь гүн ухааны чулуу гэж нэрлэгддгийг хүү мэдэж авав. Англиэр хүүд гүн ухааны чулуу бол маш гайхамшигтай зүйл. Түүний жижиг хэсэг нь том хэмжээний төмөрлөгийг алт болгон хувиргаж чадна гэж хэлв. Түүнийг сонсмог захуу алхимик улам ихээр сонирхох болов. Зүгээр төвчээр байвал бүх юмыг алт болгон хувиргаж чаддаг болох юм байна хэмээн тэр бодлоо. Гэвч хүү мастер бүтээлийг хэрхэн хийхээ судлах үедээ бүр уучраа болж эхлэв. Тэнд ердөөл зургууд, түлхүүрлэгдсэн загварууд болон ойлгомжгүй бичээсүүдэл байлаа. Чингийн 100 явсаар баян бүрдэд ирэв. Хүү харсан зүйлдээ итгэн ядаж байв. Баян бүрд гэж 300 бол
болохын тулд чи надад туслах хэрэгтэй байна гэж хэлв. Хөө зөвшөөрч тэд хайсаагүй хайсан ч баян бүр тэдний төсөөлж байснаас хамаагүй том байсан бөгөөд тэнд хідэн зун асар байлаа. Англиэр сэтгэлээр унаж орхив. Гэтэл нэгэн залуу бүсгүй тэр хоёр дээр ойртон ирэв. Хүү алхимчин тухай асуугаар түүн рүү ойртлоо. Яг тэр мөчөд түүнд цаг хугацаа зогссон мэт санагдсан бөгөөд бэлгийн сүнс түүн рүү нэвтрэх мэт байлаа. Энэ бол хайр бай. Хүүгийн тэр мөчөд мэдэрсэн зүйл нь гэвэл тэрээр өөрийн амьдралд цор ганц бүсгүйхээ өмнө зогсож байгаагаа мэдэрсэн ба ямар ч үгийн шаардлагагүйгээр тэр бүсгүй бас үүнийг мэдэрсэн байлаа. Англиэр хүү өдрөн алив түүнээс алхимчин тухай асуугаач гэв. Хүү чиний нэрээ хэн гэдэг вэ гэж асуув. Фатима гэж охин хэлв. Англиэр түүнийг шавтуулан хүү түүнээс алхимчин талаар асуув. Охин тэр хүү онцгойгон хаана байдгийг зааж өгөв. Тэгээд тэр хуун гавсаар дүүргээд явж одлоо. Англиэрч мөн адил алхимчиг олохоор яран одов. Дараагийн өдөр англиэр би бүхэл өдөржингөө хүлээсэн. Тэр өдөш ихний одод гарах үеэр ирсэн. Түүнд би юу хайж байгаагаа хэлээд тэр надаас өмнө нь намайг хүдрийг алт болгож байсан уу гэж асуусан. Би түүнд тэр бол миний энд суралцахаар ирсэн зүйл гэдгийг хэлсэн. Гэтэл түүний хэлсэн үг нь ердөө л яваад оролт. Хөө тэгвэл оролдоод үзэлтэй гэж англиар хэлв. Би тий хэлгэж бодож байна. Яваад оноос эхлэх болно гэж англиар хариуллаа. Хөө Фатиматай уулзахын тулд өдөр бүр булур руу ирдэг болов. Тэр түүнд хончин байсан тухайга хаантны талаар бас болор эдлэлийн дэлгүүрийн талаар ярьж өгөв. Тэд найзууд болцоосон бөгөөд охинтой уулзах 15 минутаас босод үед өдөр ердөө ч өнгөрөхгүй мэт санагдана. Хөө нэгэн өдөр би чамайг гихнэрээ болгохыг хүсэж байна. Би чамд хайртай гэж хэлв. Фатима түүнд баялагаас илүү чухал байлаа. Фатима би хүүхэд байгаасаа л эхлэн элсэн зүйл надад ямар нэгэн гайхамшигтай бидлэг авчирна хэмээн мөрөөддөг байсан. Одоо миний бидлэг надад ирлээ. Энэ бол та. Та надад өөрийнхөө мөрөөдлийн тухайга бас настай хаантан болон өөрийнхөө баялагын тухай ярьсан. Би таны мөрөөдлийн нэгэн хэсэг, таны хэлдгээр таны хувийн бархлын нэгэн хэсэг юм байна. Тийм болохоор би таныг өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд үргэлжлүүлэхийг хүсэж байна. Хэрвээ би үнэхээр л таны мөрөөдлийн нэг хэсэг юм бол та нэг л өдөр буцаж ирэх болно гэд яваад өг. Хөөтэнд бодол болон суух зур тэрээр дээгүүр нь ямар нэгэн зүйл хөдлөж болохыг анзаарав. Хөөдөөшөө харвал дээр хэсэг харцанууд нисэлсэн байлаа. Тэр харцануудыг ширтэн харлаа. Тэдний нислэг нь хэдийгээр эмх замбраагүй байсан ч хөөд ямар нэгэн мэдрэмж төрөглөө. Хөө шууд их хөдөлгөөнийг давуулан харж ямар нэгэн зүйлийг тайлахар хичээв. Гинэт нэгэн харц агаарыг зүсэн нөгөө нэг рүүгээ давтлаа. Яг энэ үед хүүд сэлэн барьсан цэргүүд баян бүрдрөө дайран ирж дүрслэл харагдан өнгөрлөө. Тэр омгийн ахлагчд руу очихоор шийдэв. Зүүн совингийн талаар ярьдаг энэ хариу хүн чи хэн бэ гэж нэгэн ахлагч хөөрө хандан асуулаа. Тэр бол би гэж хүү хариуллаа. Тэгээд тэр харсан зүйлээ ярьлаа. Яагаад зүйл биднийг энд удам дамжин амьдэрсэн гэдгийг мэдсээр байж тийм зүйлсийг хариу хүнд илчилдэг билээ гэж өөр нэг ахлагч хэлв. Хөө яагаад гэвэл миний нүд одоохондоо зүйл тасч амжаагүй байна. Зүйл тасал болсон нүдээр харж чадаагүй зүйлсийг би харж болох
уламжлалыг ажиглаж байдаг. Уламжлал тэр үед Египтийг өсөглөнгөөс аварч Египтчүүдийг хамгийн баян хүмүүс болгосон юм. Маргааш бид баян бүрдэд хүмүүс зүсэгтэй байж болохгүй гэсэн хоргийг зөрчих болно. Бүтэн өдрийн турш бид дайсан эрхийг харан сэрэмжтэй байна. Нар шингэд бүх эрчүүд зэвсгээ надад буцаан хураалгана. Дайсны алгацсан 10 хүн тутамд чамайг хэсэг халтаар шагнах болно. Гэхдээ зэвсгийг тулаанд оролцуулахгүйгээр буцаан хуйлж болдоггүй. Зэвсгийн аль нэг нь маргааш орой гэхэд ашиглахдаггүй бол нэгийг нь чамд хэрэглэх